Эрхэм үзэгч та бүхэнд энэ цагийн мэндийг хүргэе. Тоо судалгааг та бүхэнд ханаалын эзэгж хүргэх тоон тойм хөтөлбөр эхэлж байна. Гадны хөрөнгө оруулалтын 80% нь орж ирж байгаа уул уурхайн салбар Монголын эдийн засгийн гол цөм нь болж хүн бүрт хүлээлт бас горьдлого байдалтай байна. 4 жилийн өмнө дэлхийд томоороо цоллуулах оюу толгой төслийг хөрөнгө оруулалтын гэрээгээр эхлүүлсэн монголчууд энэ төслийн үр өгөөжийг мэдэрч эхлэх гараан дээрээ эргэл зүйтэй байдалд орчлоо. Сайн муугаар нь гэрээний нөхцөлийг талцаж мэтгэлцдэгч монгол хүмүүр оюу толгой ордын баялгаас хүлээх шаардлагагүй хүртэх учиртай. Мэдээж хэрэг оюу толгой төслийн 66%-ийг эзэмшигч Rio Tinto компанийн хувьд бизнесийн хувьд бол 140 жилийн маш арвин их туршлагатай уул уурхай акул хэмээн хочилж болохоор компани. За тэгэхээр ганцхан 8-нд 20 гаруй жил мэрэгшиж байгаа монголчууд биднээс аваад үзэх юм бол бараг 120 жилийн илүү их одоо илээсэн арвин туршлага энэ уул уурхай бизнест одоо энэ хэмжээгээр гарчсан компани гэдэг нь харагдаж байна. За ийм хөрөнгө оруулагч нараас Монгол улс төслийн 70 жилийн хугацаанд бүх ашигын 75%-ийг хүртэх гэрээ хийж чадсан гэж одоо тоо мэдээлэлтэйгээр одоо урд нь энэ гэрээ хийсэн эрхмүүд хэлж байсан. Мэдээж ашиг гэх юм бол учир дутагдaltaй бүх орлогын 75% нь энэ 70 жилийн хугацаанд Монголд үлднэ гэдэг судалгааг одоо хийж байсныг та бүхэн санаж байгаа бох. Тэгэхээр энэ тооцоо судалгааг 20 мянган хувьсагчаар баяр цогтой сангийн сайд байхдаа гэрээ хийхдээ ботсон гэдэг нь хүмүүст одоо янз бүрээр ойлгогдогч этгээд үцгээд илүү идэхгүй цаг үед та бид амьдарч байна. Учрыг нь товчхон сөхөх юм бол оюу толгой шиг том төсөлд хөрөнгө оруулалт нь 2-3 жилээр биш 50-60 жилээр үргэлжилдэг учраас эдийн засагт гинжин уруулаар буюу нэг уурхайн ажил нийгэмд 10 ажлын байр бий болгох зарчмаар жин дарж эерэг хүчтэй нөлөө үзүүлдэг юм. За тиймдээ Монголын эдийн засагт оюу толгой төслийн эзлэх жин 55% хүрсэн энэ үед Rio Tinto-гийн удирдлагуудтай хил хамаа олцохоор Эрдэнэс оюу толгой компани төлөөлөн удирдах зөвлөлд одоо шинээр томилогдсон 3 хүн санхүүгийн төв Лондон зорьсон. Гол зорилго нь оюу толгой төслийн 2 дахь үе шат буюу 70 дуурхайн төслийг санхүүжилтийг нь яаж босгож болох тухай гарц шийдэл олох явдал юм. Оюу толгой ордын бүх баялагын 80% нь 70 дуурхайг нээж ажилуулснаар олборлох тооцоо судалгаатай. Энэ төсөл дахиад 6 тэрбум Америк долларын одоо санхүүжилт орж ирснээр өнгөрсөн 4 жилийн хугацаанд орж ирсэн оюу толгой төслийн хүрээнд орж ирсэн одоо долларын урсгалтай тэнцэх хэмжээний хөрөнгө Монголын эдийн засагт одоо том хөшөөрөг болох хүлээлттэй байна. Хил ам дагуулсан ч элдв саадгүй эхний үе шат болох ил уурхайгаа нээж баяжуулах үйлдвэрээ ашиглалтанд оруулсан оюу толгой төслийн 2 дахь шатны санхүүжилт яагаад зогсон нь улс төржилттэй их бага хэмжээгээр холбоотой. Эрдэнэс оюу толгойн гүйцэтгэх захирал асан Сидванчиг Rio Tinto-гийн удирдлагуудад бичсэн захидлын агуулга нь дараагийн санхүүжилтэд хурдан шийдвэрлэхгүй бол улсын хурлаар авч хилэлцэнэ гэж айлгасан нь мэхиндээ болчиход байгаа юм. За дагуул чавирсан Rio Tinto-гийн удирдлагууд оюу толгой төсөлд ажиллаж байсан 1700 ажилтныг халж эсэргүүцлээ илэрхийлж дахиад хөрөнгө оруулах хүсэлгүй байгаагаа Сидванчигт хэлсэн байна. Эрдэнэс оюу толгойн захирал асан Сидванчиг энэ байдлаа хэвлэлээр дамжуулж тайлбарлахдаа хуультай ус одоо шүү гэдгээ Rio Tinto-гийнхэнд сануулж сүрийг үзүүлэх гэснээ хэлсэн юм. За даанч бодлогогүй болгоомжгүй үйлдэл нь сахил үрдсэн биш шал дордов болгоод орхичлаа. Горийг нь иргэд төгөргийн ханшийн сулралтаар буюу гадаад валютын ханшийн чангаралтаар одоо хангалттай мэдэрч байна. Яагаад төгөрөг суларсныг эдийн засагчдын бодиттой тооцоо судалгаагаар одоо та бүхэнд үзүүлье. Гадаадын шууд хөрөнгө оруулалт буюу оюу толгой гэх мэт одоо төслүүдэд орж ирдэг долларын урсгал энэ оны эхний 8 сард 43% буурч 800 сая Америк долларын хомсдол бий болсон гэсэн үг юм. Мөнгөний нийлүүлэлт мэдээж эдийн засгийн мөчлөгийг сүрж төв банкнаас хийгдсэн болохоор 2 их 80 төгрөгийн нийлүүлэлт бас нөлөөлсөн. Энэ хоёр том шалтгаан нь дотоод хүчин зүйлээс хамааралтай. Харин гаднаас хамааралтай нэг том шалтгаан байгаа нь экспортын орлого 10% буурч 230 сая Америк доллараар экспортын орлого тасалдсанд байгаа юм. Ингээд үзэх юм бол одоо доллар чангарч төгрөгийн ханшиг гадаад валютын эсрэг суларсны 40 орчим хувь нь гадаадын шууд хөрөнгө оруулалт 800 сая Америк доллараар буурснаас одоо үүдэлтэйгээр ийм шалтгаан гарчээ. За сүүлийн 4 жилийн гадаадын шууд хөрөнгө оруулалтын бүтцийг аваад үзэх юм бол 80 гаруй хувь нь уул уурхайд орж ирсэн байдаг. Дийлэнх нь мэдээж оюу толгой. Тэгэхээр оюу толгой төсөл та бидний амжиргааны өртөг зардалд доллараар дамжуулаад ямар хүчтэй нөлөөлдөг болсныг тоо судалгаагаар харлаа. Одоо тэгвэл энэ зэлтрийн гацаанаас одоо яаж гарах вэ гэдэгт судлаачид хөрөнгө оруулагч нартай харьцаж байдаг учрыг мэдэх хүмүүс оюу толгой төслийн дараагийн үе шатыг яаралтай эхлүүлэх хэрэгтэй гэж харж байна. Энэ хүмүүсийн төлөөлөл болох MICC хөрөнгө оруулалтын банкны ерөнхийлөгч Ачид Эрдэнэ тайлбарыг та бүхэнд үзүүлье. Оюу толгойн гэрээний дагуу одоо энэ 2 дугаар шатны хөрөнгө оруулалтаар 6 тэрбум доллар орж ирэх
стаага. Тэгэхээр энэ гэрээгээ бол одоо өөрчлөн гэж ярьсаар маш удлаа. Тэгээд яг үндэ яг алийг өөрчлөх гэдэг байгаа юм мэддэхгүй зүгээр л муу болсон гэдэг. Тэр энд орвол одоо оюутлогоо 2 дугаар шатыг нь хурдан эхлүүлэх хэрэгтэй байна. Тэгвэл энэ гадаад валютын урсгал Монгол руу одоо чиглэж байгаа урсгал бол тасралтгүй үргэлжлэнэ. Энэ хөрөнгө оруулалт бол хэдэн жилдээ үргэлжлэх тэгээд цаашдаа энэ уурхаж гисэн маш олон жил ажиллах учраас энэ ажлыг бол хурдан эхлүүлэхгүй бол ер нь бол энэ манай Монголын эдийн засгийг нэг зайв гэж бодох юм бол бид нар энэ оюу толгой гэдэг нэг том хөдөлгөөртэй л болчиход байгаа юм. Тэгэхээр энэ оюу толгой хөдөлгөөрл маань зогсох юм бол эргээд ингээ валютын ханш зундаг эдийн засгийн өсөлт цаардаг ийм байдал орох гэдэг наад. Ачид эрдэнэ аналистийн хэлдгээр хөдөлгөөрийнхээ яг юуг нь засах гээд байгаа нь тодорхойгүйч алтыг нь аваад авдрыг нь хайж болохгүй зарчим хаа хаана байх нь мэдээж хэрэг юм. За юутаач Эрдэнэс оюу толгой компани төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Отгочлуу, Гамболд, Тэмүүлэн гээд эрхмүүд Монголын талыг төлөөлж Рио-Тинтогийн удирдлагуудтай дараагийн санхүүжилтийн арга замыг ярилцаж шийдвэрлэхээр яг энэ цаг мөчид Лондон хотод байрлах Рио-Тинтогийн ажлын өрөөнд хуралдаж байгаа юм. За шинжлэлийн засгийн газрын шийдэх бас дараагийн нэг чухал асуудал бол урд хөршийн төрийн өмчөд Чалко компанитай байгуулсан 5 толгой ордын гэрээ юм. Батболдын засгийн газрын үед буюу 2011 онд 350 сая долларын урьдчилан авч хийсэн гэрээний өрийн үлдэгдэл 186 сая Америк доллар байгаа. Энэ өрөнд зах зээлийн үнээс 2 дахин багаар өгч байгаа нүүрсээ цаашид яах вэ гэдгээ ярилцахыг урд хөршийн Чалко компани манай талаас хүссэн байна. Тиймээс уул уурхайн экспортын хувьд урд хөршөөс хамааралтай байгаа энэ чухал эгзэгтэй үед шинжлэлийн засгийн газрын тэргүүн бүгд хятад ард улсын улсад тун утгагүй ажил хийж энэ асуудлыг нэг тийш нь бас хагалж шийдэх юм төлөвтэй байна. Учир иймээс зэсний орлоготоо тэнцүү хэмжээний буюу энэ жил гихтэл 470 гаруй тэрбум төгрөгийн орлогыг төсөвт оруулах нүүрсийн салбарын бэрхшээлийг засгийн газрын тэргүүн шийдвэрлэх байхаа гэсэн хүлээлт бий болж байна. Бид оюу толгой 5-7 асуудлаар үргэлжлүүлээд шинжээчийн байр суурийг та бүхэнд хүргэхээр студидтэй уул уурхайн эдийн засагч Жаргал сайхан гойг урайд байна. Хэдэн ормын дараа та бидний ярилцлагад анхаарлаа хандуулна. Үзэгчдээ манай студид уул уурхайн эдийн засагч Жаргал сайхан гой ажиллаж байна. Үзэгчдийн хүмүүнээс тоон хөтөлбөрт дахин ирж байгаад баярлалаа. Арвин төрөй. За арвин төрөй. Тэгэхээр яг цаг үеийн шинжтэй гэх юм бол оюутлахын асуудал. За 5-7 гэдэг энэ хоёр чухал ордын нийгмийн эдийн засагт нөлөөлж байгаа нөлөөлөл тэгээд цаашлаад айл өрхүүдийн амьдралд та бидний амьдралд нөлөөлж байгаа нөлөөлөл нь бас ямар байна вэ гэдэг дээр тантай бас их энгийн тооцоо судалгаа хийж ярилцахаар шийдсэн юм л да. Тэгэхээр эхлээд Монголын эдийн засаг нийгэмд оюутлахын төсөл ямар нөлөөллийг үзүүлвэ? Өнөөдөр буцаад ингээд долларын ханш чангараад байгаа, төгрөгийн ханш суларч байгаа байдал нь оюутлахын бас энэ хөрөнгө оруулалт санхүүжилт зогсонтой холбоотой гэдээ би ихэндээ бас нэг тоо мэдээлэлээр, текст мэдээлэлээр үзэгчдэд үзүүллээ л дээ. Магадгүй буруу ч яж магадгүй та ямар байр суурьтай байна? Ер нь альва бид нар ч хуучин коммунизмын үед амьдарч ирсэн улс тийм ээ. Тэр үед юу болж ирсэн, юу болдгоо гэдээс бас гадарлаа шүү дээ тийм ээ. Тэр үед бол альва шинэ үйлдвэр барих уу, шинэ хөрөнгө оруулалт хийх үү гэдэг аливаа хөрөнгө оруулалтын төслийг үнэлэхдээ бол энэ нь улсын төсөвт хэд төгрөг өгөх нь гэдэг ерөөсөө үндсэндээ бараг тэрүүгээр гол шалгуур хийжсэн гэдэг хэлсэхгүй баг. За яг мэдээж яг хэдэн хүний шууд ажлын байр туулах уу гэдэг энэ хоёр гол асуудал юм байлаа шүү дээ тийм ээ. Тэгтэл бол биднээс манай нийгмийн тогтолцоо шал ондоо болчиход байна шүү дээ. Тэгтэл харамсалтай нь бол биднээс хуучин системд хэрэгжилж исэн тэр аргачлал, тэр логикоор өнөөдрийн болж байгаа бүх юмнуудыг тэр дурамтаараа хараад байгаа туйлын юм гэнэлтэй. Уг нь энэ болохгүй. Энийг жоохон өөрчлөх хэрэгтэй байна. Яг зах зээлийн эдийн засагт тохирсон тийм аргачлалын үнэлгээтэй болмоор байна. Тэр үнэлгээг бүх талууд хүлээн зөвшөөрөөд тэр аргачлалаараа аливаа төслийг том жижиг гэхгүй, заавал оюу толгой гэхгүй, заавал 5 толгой гэхгүй. Энэ Улаанбаатарт баригдаж байгаа нэг жогч дуудлыг яагаад тэрүүгээр үнэлж болохгүй байна. Энэ
нэг хайрганы үйлдвэрийг яагаад тэрүүгээр онгож болохгүй. Энэ аргачлалыг нь бий болгоё гэдэг саналыг бол би уг нь удаа дараа ирэх хэрэгтэд бол уг нь тавьжлээсэн л да. Тэгээ зарим нь бол хийж гэн гэж хамгийн сүүлд нь хэлж илгээсэн. Одоо бол тийм гараагүй байна. Тэгсэн хэрнээ одоо ерөөсөө энэ улсын төсөвт хэдэн төгрөг өгж гэнэ үү гэдэг нэг хуучин аргачлалаар л одоо юмыг болж гэн болохгүй гэж төсөвт их мөнгө өгж ивэл энэ их сайн. Төсөвт юм өгөхгүй бол энэ их сөнөө. Одоо гэдэг ийм л зарчмаар яваад байгаа нэг туйлын юм л дээ. Гэхдээ одоо хэдийгээр тийм аргачлал байхгүй ч гэсэн хинт ч гэсэн тодорхой өнөөдрийн төвшин тодорхой юу болвол оюу толгойр мэтийн одоо их том бүтээн байгуулалтын Монгол улсын нийгмийн эдийн засагт үзүүлж байгаа нөлөөллийг хинч одоо ямар ч байсан ойлгож байгаа. Энэ нь бол одоо эмнэлгийн ажилтнч ойлгож байгаа, санамгийн сурвалжлагч ойлгож байгаа. Тэгээ их бага хэмжээгээр ойлгож байгаа. Учир нь нөгөө эдийн засгийн бүх салбарууд энэ том төсөлд бас оролцоод байгаа учраас энэ том төсөлж гэлтүүнийг жижиг бизнес эрхлэгт хүртэл ингээд бүх салбаруудын уялдаа холбоо нөгөө эдийн засгийн гинжин оруулаараа бий болдог л да. Та сая бит хоёр ярилцахын өмнө та ингээд нэг схемээр зурсан хоёлаа ярьж байгаад хайрганы үйлдвэрийг жишээлээд авлаа л да. Үзэгчдэд бас ойлгомжтой хүүднээс тайлбарлавал графикаар бас үзэгчдэд хүнсний нэг бизнес эрхлэхэд жишээ хоолны газар ажилууллаа гэхэд ямар урвалаар ингээд эдийн засгийн бусад салбаруудтай уялдаа холбоотой байт юм бэ? Түүнээс шалтгаалаад ажлын байр болоод өрөөгөөч нь бас та бидэнд яаж тусдах юм бэ гэдгийг харах юм бол тий. Энэ аргачлалын асуудлыг сөхөж ярьж байгаа чинь би одоо төлөвийг талархаж байна. Энэ бол өнөөдөр яг манай нийгмийн үн бол бас тулгамдсан даруй одоо шийдвэрлэх асуудлуудын нэг гэж байна. Тийм л дээ. Тэгээ энэ хайрганы үйлдвэр гэдэг бид ингээд нэг цаг баг байсан учраас ийм богинохоо одоо ийм жоохон муухан зураач тэгээд өөрчлөлт байлгүй тийм ээ. Тэгээ би энэ нэг хайрганы үйлдвэр гэхэд одоо манай нийгмийн эдийн засгийн бусад салбарууд руу яаж нөлөөлдөг юм бэ гэдгийг нь харуулах гэдэг нэг ийм схем чадан ядан зурлаа л да тийм ээ. Тэр нэг хайрганы үйлдвэрийг энд ажилууллаа гэхэд бол энэ хайрганы үйлдвэр бол цахилгаан хэрэглэнэ. Тийм ээ. Тэгэхээр эрчим хүчний салбарыг одоо дэмжиж тэнд нэмэлт эрэлт хэрэгцээ бий болгож байна гэсэн үг тийм ээ. Тэг. Нөгөө талаас энэ дээр бол тээврийн салбарыг бас дэмжиж өгч байгаа. Нэг үйлдвэрлэсэн хайргаа эсвэл хайрга үйлдвэрлэх түүхий эдгээр чинь зайлшгүй тийм. Тэгэхээр нөгөө биднээсийн хэлдгээр нөгөө горилох чөлөө ямар юун дээр зогсдог гэлээ тэр өмсөлчөнд ажилтаа болно гэсэн үг шиг тийм ээ. Тэгээд одоо банк санхүү тэнд хэрэгтэй. Тэгэхдээ зээлээ аавн буцаага төлнө одоо нөгөө банкны үйлчлэгээ хүмүүс чи явна. Ажилчдын цалин хөлсөө банкаар авч өгөөр явна. Дээр нь боловсролын салбарыг дэмжих үү? Ягаад гэвэл тийм хүн чинь ажиллах хүн чинь заавал хэрэгтэй. Зүгээр хүн хэрэгтэй биш шүү дээ энэ чинь бодлого мэдлэгтэй боловсролтой чадaltaй хүн хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр энэ боловсролын салбар руу явна. Тэрний хажуугаар мөн одоо эрүүл хүн хэрэгтэй. Өвчтөе хүн аваад тэр хүн чи яах вэ? Эрүүл мэндийн салбар эрүүл мэндийн үйлчлэгийг авах. Тийм энүүгээрээ ингээд явна. За тэгээд одоо энэ дээр би хүнсний үйлдвэр гэдэг ингээд зурцсан байна. За хамгийн амин сүнс хоол хүнсээ зөвшөөрөлтөө. За тэгээ өвчөө цаашлуул одоо би энд нөгөө наран туул өгөөмрийн нөгөө тийм бизнес эрхлэгч нар байж штэ тийм ээ. Энэ усууд ч юм уу бүгдээр л тэнд ханган нийлүүлэгчд болоод ингээд явж байгаа тийм ээ. Тэгэхээр одоо Монголд одоо 6 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийлээ гэхэд тэр 6 тэрбумаас нь одоо Монгол шууд хэдийг нь худалдаа авалт хийж өгөө, шууд кэшээр хэдэн төгрөг цалин бөндөө ороод болчихоо. За энэ нэг үнэлгээний нэг чиглэл нь байх хэвээр. Хоёр дахь юм нь бол одоо ингээ үйлдвэрлэж яваад эхлэхээр зэрэг. Тэгээ бүр шинэ оюу толгой яваад ирэхэд зэрэг миний олж дууссан юугаар бол жилдээ 600 сая долларын худалдаа авалтыг Монголд хийнэ гэж байгаа байхгүй юу? Бүрэн үчин чадлаараа байна. Яг ийм худалдаа хийж. Тийм ингээд худалдаа авалт хийж байгаа байхгүй. Энэ бүх салбаруудыг дэмжиж. Тэгэхээр энийг би ягаад ингээд нэг нарны цацраг шиг ингээд гой зураад байна уу гэхээр энэ үнэндээ цаад утга нь бол тийм байгаа. Ягаад тэгэхээр энэ дараагийнх нь юуг нь харъя л да хоёлаа. Энэ дээр энэ саяын тэр дээрээс хүнсний үйлдвэрийг ингээд авъя тийм ээ. Энэ хүнсний үйлдвэрийг чинь биднээс яах вэ гэхээр зэрэг чинь энэ хүнсний үйлдвэрч ажиллахын тулд бол дахиад нөгөө цахилгаан хэрэгтэй тийм. Нөгөө бусад салбаруудад нөлөөлөд. Ингээд нөгөө юуны англиараа бол энийг multiplier effect гэдэг л да. Тэгээ шууд магчилж орчуулбал үржүүлэгч нөлөө гэх юм уу та. Миний хувьд бол монголоор бол их тохиромжтой өдөөгч нөлөө гэж нэрлүүл бас байж магадгүй юм шиг надад санагдаад байгаа байхгүй тийм. Энд дээр чинь ингээд цаашаа ингээд давалгаа шиг ингээд цаашаа босоод эдийн засгийн салбарууд дээр яваад шүү дээ тийм ээ. Тэгэхээр би бол энэ аргачлалын талаар бол анх бол одоо нөгөө уул уурхайн салбарт ажиллаж байхдаа би сонсож бас судалж үзчихсэн юу баруун Австралийн засгийн газрын хэрэгэлдэг аргач маргачлалыг биднээс үзчихсэн л да тийм. Тэгэхээр одоо бол биднээс нэг тэр баруун Австралийн аргачлалыг нэг энд нэг авчраад нотгшуулж үзээд тэрүүгээр нэг зөвхөн заавал оюу толгойд биш л дээ. Ер нь дараагийн томоохон бүтээн байгуулалтууд бүгд явна шүү дээ тийм. Тэрний үнэлгээнүүдийг ийм хийдэг. Тэгээд тэр үнэлгээнийхээ үндсэн дээр дараа нь Монголд ашигтай юм ашиггүй байх гэдэг дүгнэлтээ хийдэг. Ашиггүй байгаа бол яаж ашигтай болох вэ? Эсвэл
ашигтай байна гэсэн бол тэр ашгийг нь яаж илүү болгох вэ гэдэг ийм аргачлалаа хэлж гаргамаар байгаа. Тэгэхгүй төсөвт би тэдэнд төгрөг оруулж байгаа төсөв их болж байгаа гэгээд эхнээсээ нөгөө хувийн секторын хийх ёстой салбарлууч нөгөө төр давхад орцсон. Одоо сүүлдээ нэг талаас нь болохоор төр маань зохицуулагч юм уу, хууль тогтоогч юм уу, эсвэл одоо хурцаа эзэмшигч тэгээд нөгөө хувийнхантай нөгөө зээлмэл яриад ингээ явж идэг энэ тогтолцоос одоо болмоор байгаа байхгүй. Тэгэхээр яг цаг үеийн шинжтэй гэх юм бол одоо жишээ оюу толгой энэ жил одоо дахин оруулах санхүүжилтөд төр зогсоогоод өмнө нь оруулсан одоо хөрөнгөө бид хамгаалах байдалтай байна гэд ингээд энэс болоод Эрдэс соёлын компани удирдлагууд ингээд өөрчлөгдлөө л захирал туулсан шинжлэглэлээ Лондонг зориод яг энэ цаг мөчид бол хуралдаа сууж байна шийдлээ болохоор тэгэхээр оюу толгой одоо энэ төсөл дээр орж иж байгаа хөрөнгө оруулалт өмнө нь одоо 9 оноос хойш тэр үр өгөөж нь эдийн засгийн өсөлтөнд мэдээж голчлон нөлөөлсөн гэдэг нь ойлгомжтой. 17% өсөж явахад 12% өсөж явахад энэ онд ингээд бэрхшээлийг ингээд мэдрээд эхэлж байна л да. Дараагийн санхүүжилт ороод ирвэл таны тооцоолж байгаагаар бидний амьдралд ямар нөлөө үзүүлэхээр байна? Бид юу хүртэх ёстой вэ? Ер нь яг бас одоо ингээд юуны том дэлхийн хэмжээний том компани Rio Tinto болон Монгол Улсын засгийн газар хоёрын хооронд бол энэ өнгөрсөн хугацаанд явж ирсэн хүндрэлтэй ийм тохиолдлууд бол би бас тийм тохиолдлын чанартай байгаагүй гэж бодож байна. Яг тэгэхээр хоёр талаасаа энийг бас ойлгож сурч байна. Rio Tinto монголчуудтай монгол хүмүүсийн бодох, сэтгэх үе ёс заншил уламжлал одоо тэгээд нөгөө олон жилээр биднес уламжлаад ирчихсэн өвдөөцөөс уламжлаад ирчихсэн бас нэг үзэл баримтлал ертөнцийг үздэг үзэл баримтлал юм байна шүү дээ. Энийг ойлгох тэнж мэдчихнэ. Нөгөө талаас Монгол улс Монгол тэрэн дотор Монгол улсын засгийн газар бол бас дэлхийн хэмжээний том ийм бүтээн байгуулалтанд ийм хэмжээний том хөрөнгө оруулагчтай хамтарч ажиллаж ингээд сурч байна. Тэгээд нөгөө биднес нэг ярьдаг штеп заримдаа нөгөө баг багт биднес ярьдаг бас ихлээр нэг муудалцаж танилцсан болоо дараа нь их сайн нөхөр болдог гэдэг тэр процесс нэмж байгаа болов уу гэж надад нэг бодогдож байна л да. Энэ бол гэхдээ хоёр талаас ингэж явж байгаа процесс байна. Зөв нөө юу яхад энэ хоёр талаас айлуулах түргэн хил амаа олцоосоо гэж хүсэх байна. Энэ бол мэдээж хэрэг ойлгомжтой. Одоо тэгээ Монгол улсын эдийн засаг чинь өөрөө жижигхэн шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тэр альва одоо тэр заавал оюу толгой шиг том хэмжээний ч биш. Одоо дунд хэмжээний үйлдвэрлэл ашиглалтанд ингээд ороход бол манай эдийн засагт бол ерөөсөө сэв хийтэл тийм нөлөө үзүүлдэг. Тэгээ энэ эргээгээл одоо нөгөө яг л энэ схем рүү бид бас эргэж орох гэж байна л да. Нөгөө оюу толгой маань бүрэн хүчин чадлаараа ажиллаад нөгөө хөрөнгө оруулалт нь ороод ирэх юм бол дахиад энэгээрээ ингээд дамжаал энэ маань бол буцаал одоо ингээд нөгөө иргэд рүүгээ нөгөө хүртдэг хүртэмж нэх бол ингэж л явах юм л да. Энэ дунд бол одоо бидэнд бол бас хийж чадахгүй юм бас байгаад байгаа шүү дээ, тийм. Жишээлбэл одоо оюу толгой бол цахилгааны асуудлыг шийдвэрлэхгүй байж байна. Урд түвшээс урд түвшээс аавна гэж байна, тийм ээ. Урд түвшээс аавна гэж заах одоохондоо авч чинь тэрнээс өөр аргач байхгүй байх тийм. Тэр бол одоо цорын ганц зөв сонголт нь байгаа. Тэгтэл тэрөө цахилгаан станцыг тэнд шууд барих юм бол тэр цахилгаан станц чинь бол нөгөө оюу толгойгоо дүүцэхэд хэмжээний нийгмийн эдийн засгийн маш их том тохирол. Гэхдээ тэр нь сайн тал руугаа энэ тохирол өгнө гэж ингэж бодож байна л да. Тэгэхээр яг хөө зүгээр макро эдийн засгийн төвшөнд бол валютын ханшийг тогтворжуулах, гадаад худалдааны балансыг тэнцвэржүүлэх, тэгээд улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэх энэ тал дээр бол ерөөсөө ярих юм байхгүй. Энэ бол маш сайн үр дүнтэй ингээд маш үр дүнтэй болно. Тэрнийг харин одоо биднес дахиад нөгөө миний түрүүний хэлдэг арга гаргачлаа бас тооцож үзмээр байгаа байхгүй. Яг үнэхээр ойлгомжтой. Хин хиндэ ойлгомжтой. Тэгээ юм биднийг ямар дурангаар ямар шалгуураар хараад байдгийг хөрөнгө оруулагч нар ч гэсэн ойлгох хэрэгтэй байгаа юм тийм ээ. Бидээс нөгөө улсуудын нүдээр бас нэг харж үзмээр байна шүү дээ. 20,000 хувьсгчийг мэддэггүй нэг жирийн иргэн хүртэл тэрийг ойлгох хэрэгтэй шүү дээ. Тийм чинь тий одоо ерөөсөө үнэхээр бүх орлогын 75%-ийг Монголын талын 70 жилийн хугацаанд авч үлдэж чадахгүй юу гэдгийг одоо энгийн байдлаар харах хэрэгтэй. Бас нөгөөтэйгүүр Rio Tinto мэдээж ийм том төслийг хэрэгжүүлэхдээ анх бол аймхаа манз маш том үнэлгээний одоо байгууллагаар судлуулсан байх. Энэ одоо төслийн үр өгөөж нь ямар байх вэ? Монголд ямар ашигтай байх вэ? Бидэнд ямар ашигтай байх вэ гэдгээ санхүүгийн их усварыг авсан тэр газруудтай тайлагнсан байж таарна. Тэрийг та судлаач бас ер нь бол тийм судалгааг нь харсан үзсэн. Тийм. Тэр юун дээр одоо нөгөө эдгээр чинь ингээд 6 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн гэдэг тэр их хэмжээний том санхүүжилтийг чинь өгдөг санхүүгийн байгууллагууд чинь тэрнийг зээлээ өхийн өмнө бол шинэ судалгаа хийхийг заавал шаарддаг юм билээ. Тэр судалгаа нь бол ихтэй оюу толгойн өөрсдийнх нь хийсэн тооцоо биш. Хүндлэнгийн бие даасан хүмүүсийн хийсэн тооцоо. Шинжилгээний нэр хүндтэй үлэн. Тэр судалгаагаар бол Монголын нийгэм эдийн засагт энэ төсөл ямар үр өгөөжтэй байх вэ гэдгийг нь бүр маш сайн тооцсон байна.
Тэрний хажуугаар бол би бас миний мэдхээр бол хуучин Avon Mines компанийн бол манай Монгол улсын эдийн засгийн сургуулийн эрдэмтдээр бол яг одоо тэр Монгол эрдэмтдээр бас тийм судалгаа хийжсэн. Тэр тооцоог би бас үзчихсэн юм аа. Гэхдээ би яг одоо нэлээд хэдэн жилийн өмнө байсан үзчихсэн. Нарийн тоонуудыг нь бол санахгүй байна. Ер нь бол их тийм гоё өөдрөг үрдүн харуулсан тийм юунууд судалгаанууд байсан л да. Тэрнийг бол би судалгаанд оролцож байсан тэр эрдэмтдтэй уулзвал танаас бас сонирхолтой тоонуудыг олох гэж бодож байна. Ер нь ягаад оюу толгойгийнхантай яриад тэр хөндлөнгийн бие даасан олон улсын байгууллагуудын хийсэн тэр судалгааных нь гол одоо нөгөө дүгнэлттэй мэдээллүүдийг энэ нэвтрүүлгээр жишээлбэл оруулж болохгүй гэж тэр болно шүү дээ тийм. Тийм бол хүмүүсүүдэд бол их өгөөжтэй ойлгомжтой болох уу гэж ингэж бодож байна. Тэгэхгүй одоо өөрөөсөө энэ мөнгө улсын төсөвт хэдэн орж ийнү гэдгийг л яриад байгаа. Бидний тэрийг бол хангалттай ярьлаа. Тийм одоо бидний энэ яриад байгаа юм бол тэр мөнгөний хэдэн хувь нь Монголд үлдэх ёстой. Тэгээ тэрний хэдэн хувь нь тээвэрт үлдэх ёстой, хэдэн хувь нь Барсагт үлдэх ёстой. Яаж энийг харин жоохон их болох уу гэдэг талаас нь ярих хэрэгтэй байх л гэж бодлоо. Монголчуудын цалингийн хэмжээ яаж нэмэгдэхийн төслийн үр дүнд гэх мэтлэн тийм ээ. Тэгэхээр монголчууд бид юм их амархан мартдаг хүмүүс юм л да. Тэгээ 3-4 жилийн өмнө хийч одоо мартах бол энэ үхэнд 3-7 хоногийн өмнө болсон долларын ханшийн бур 1800 шахажсан 1700 гарсан ханшигч одоо ингээ мартчихвэн л да. Тэр үед бол буцаад энэ оюу толгой дүсэл ингээд дараагийн санхүүжилт ороод ирэх юм бол долларын ханшийн чангаралт суларнаа, төгрөг буцаад ингээд чангарнаа гэд тайлбарлаж исэн бур шийдвэр гаргагч нар улсын хурлын гишүүд өнөөдөр оюу толгой дүсэл бас хэрэггүй юм шиг ингээд тайлбарлаад ойлголт төрүүлээд явж байна л да. Та судлаачийн зүгээс энэ дээр ямар дүгнэлт юм бэ? Би бас тэр хүмүүсийг дагаж их амархан мартах ингээд даялах өнгө ястаа бас байгаад тах шиг байна л да. Тэгэхээр дахиад миний түрүүний хэлдэг нөгөө нэг аргачлал маань хэрэгтэй болоод байгаа. Энэ аргачлал ямар ч үсэн чухал. Ухааны үндэслэлтэй аргачлал дээр суурилж иж шалгуураа тоонуудаа гаргаж ирж дүгнэлтийг хийхгүй бол одоо тэгээд эн чинь нөгөө нэг сүүлдээ энэ саяын нэг төрийн бас байгууллагууд хүртэл буу шийдэн барайл явлаа шүү дээ тийм. Тэгэд эн чинь болохоор зэрэг ерөөсөө зүгээр одоо нөгөө Монгол хүмүүсийн газар шороондоо хайртай байдаг, эх орондоо хайртай байдаг энэ үзэл баримтал дээр нь өнгөөрөө ингээд өнгөлн далд хийгээд юу хийгээд үүний хэрэг дээр бол цаагаараа одоо нөгөө шантаж хийгээд ингээд явж ирсэн сая гараад ирлээ шүү дээ тийм. Тэгэхээр тэр улс төрч болгоны одоо тэр ингээд 3 сарын дотор юм уу 3 хоногийн дотор ингээд өөрчлөгдөөл дүгнэлт нь ингээд өөрчлөгдөж байгаа улсууд бол мэдээж яриг одоо нөгөө цаг зуурын нөгөө хамлын өшгөл өөрчлөгдөж яваад байна шүү дээ. Тэгэхээр одоо би бол ингээд нийтээрээ зөвшөөрсөн тийм нэг аргачлалтай болох юмсан юуны төрөнд тэрүүгээрээ биднес нэг тоон үзүүлэлтэн дээр суурилсан дүгнэлтийг хийдэг болмоор байгаа. Тэгэл өмчлөлт хандах хэрэгтэй. Тэгж л одоо хэлмээр юм байна. Яг энэ одоо энэ онд мэдрээд байгаа энэ одоо хүндрэл бэрхшээлийг шийдэхээр засгийн газрын тэргүүн урд хөрш рүү айлчлах юм байна. За Япон улс руу айлчлаад нэг 600 сая доллар босгохоор Самуру бондоос босгохоор шийдэл гаргаад хүрээд ирлээ. Одоо нэг хүлээлт гэх юм бол урд хөрш рүү айлчлаад Chalco компани тавьсан нөгөө өр төлбөрөө нэг тийш нь шийдээд нүүрсийн салбарын бэрхшээлтэй байгаа асуудлыг нэг тийш нь хаглах юм байна л да. Танд ямар хүлээлт байна энэ салбарт ажиллаж байгаа хүний хувьд? За би нэг урд хойд хөрштөгөө мэдээж чухал хайрцах хэрэгтэй. Тийм. Ер нь нэгдүгээрт би бол тэр нөгөө бондоор мөнгө босгоно гэдэг нэр томьёо туйлын дургу. Тийм. Учир нь босгоно гэдэг нь тэр нөгөө нэг одоо анхдагч зах зээлд хувьцаа санд болгоод нөгөө манайхны хэлдгээр IPO хийгээд мөнгө төгрөг босгож байгаа. Тэр бол босгол. Тэр бол эргэж буцааж тэр мөнгийг төлөх үүрэг хүлээдэггүй. За хөрөнгө оруулагч нар хувьцааг худалдаж авсан хөрөнгө оруулагч нар өөрөө эрсдэл даана гэд алдвал би алдна, олвол олсон ч энэ бол мөнгө босгож байгаа хэлбэр. Саях бонд ч юм бол ерөөсөө зүгээр мөнгө зээлж ирж байгаа юм шүү дээ. Тий. Тэгэхээр одоо өнөөдрийн нийгмийн эдийн засгийн нөхцөл байдлыг харж үзэх юм бол богино хугацаанд авах хэмжээ мөнгө байгаа байх гэж би тэгж бодож байна тийм ээ. Өөр арга байхгүй ч байгаа байх. Тий. Өөр арга нь бол татвараа нэмэх асуудал байгаа. Тэгэхээр биднэрт тэгэхээр одоо яах вэ гэж тийм. Манай төрийн эрхэм сайхан төрийн албан хаагч нар маань бол цалингүйгээр бидний төлөө их орныхоо төлөө ажиллана гэж байна. Тэр хааны газраас их усурыг заавал олж таараа тийм үү? Тэр шийдэл нь юм байна. Тэгэхээр тэр болов гэж би зүгээр дотроо бодож байна. Хоёр дахь юм бол ер нь яг хөө тэр урт хүчтэй бол мэдээж хэрэг одоо нүүрсний экспортын нүүрс маань бол манай эдийн засгийн яг чарга байхгүй айгүй том хэсэг болчихлоо шүү дээ. Хамгийн их нөлөөтэй. Зэстэй яг адилхан хэмжээнд орлого зүгээр одоо би бол дэсээсээ давцсан шүү дээ. Тийм давчихсан. Тэгэхээр тэгсэн хэдий боловч нүүрсний экспорттой холбоотой их олон асуудал байгаа. Тэгээд би бол одоо ингээд тэр айлчлаа тэр урд хөш рүү хийгээд энэ нүүрсний салбар чинь өөрөө угаасаа эдийн засгийн дахиад энэ нөгөө эдийн засгийн бүх салбар эдийн засгийн рүү бүгдээр нь хамарч байгаа юм чинь тийм ээ. Тэгэхээр энэ асуудлуудыг шийдэх гарцуудыг олно гэдэг ингээд явж байгаа юм. Тэр нь
бүр сайн. 100% 100% дэмжлэхгүй яг тийм. Тэр бол харин бүр нодлон хийх хэрэгтэй байсан. Тийм. Энэ жил биш нодлон хийчих хэрэгтэй байсан. Тийм ээ. Гэхдээ нүүрсний салбар дээр бол ганцхан хятадын засгийн газартаа ярьж шийдэх асуудлууд байгаа гэж ойлгол бас буруу. Энэ дотооддоо шийдэх асуудлууд зөндөө байна. Тийм ээ. Энэ нүүрсний салбар чинь сайхан өндөр байхад нь бол одоо нөгөө одоо энэ дээр чинь бол эргээгээд бол яаж яах вэ? Энэ нөгөө цахилгаан зардаг улсууд чинь энэ үйлдвэрүүд энэ бусад хэрэглэгч нартай нэг үнээр зараад уурхад нүүрсний уурхад чинь одоо хамаагүй өндөр үнээр зардаг. Нөгөө улсыг чинь өндөр үнээр зардаг. Юуг нь нүүрсийг нь хамаагүй өндөр үнээр тээдэг. Төр нь болохоор зэрэг одоо би тэдэн төгрөгөөр зарсан шүү дээ. Чи тэдэн төгрөгөөр зараагүй. Чи тэдэн төгрөгөөр зарсан байх ёстой. Хамаагүй өндөр үнээр чи зарсан байх ёстой гэж яагаад татвар бодоод авчдаг. Гэх мэтчлэн их олон хүндрэлтэнүүд байгаа даа. Тэрнийг нь давхар шийдэх хэрэгтэй тийм ээ. Мэдээж хэрэг хятадын талтай яар шийдэх олон асуудал байгаа. Ялангуяа экспортын үнийг жоохон өрсөлдөх чадвартай болгох тэр олон одоо нөгөө ингээд тархаа бутархаа байдлаар одоо арилж байгаа Америклж байгаа жоохон цэгцлэг барих тэгээд дэд бүтцийн асуудлууд байна тийм ээ. Энэ хятадын талтай ярих маш их олон асуудал байгаа. Тийм би юуг бол мэдээлэл бол их л талархаж байна. За баярлалаа. Тэгэхээр дараагийн удаа тэнтэй уулзахдаа бас тухайн үеийн нөхцөл байдлын судалгаа тооцоо бас юу шаардах нь тэр байдлаар тэнтэй бас эргээд уулзах хаа гэж бодож байна. Таны ажил амжилт хүсье. За баярлалаа. Өдөрт тав хүнд бид яг цаг үеийн байдлаар өнөөдөр зис нүүрсний салбар Монголын эдийн засаг тэр дундаа одоо нийгмийн эдийн засаг бидний амьдралд ямар байдлаар нөлөөлөл үзүүлж байна гэдгийг тоо судалгаатаагаар та бүхэнд үзүүлэхийг зорилоо. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.